se paiera. Je fais comme pour dans ce repas de chambre. En tout cas, t'es dans notre repas de Sorry байл ганцхан байрлал үлдсэн. Өмнө нь ямар байдлаар байсан бэ? Бичлэгтээ тавтай морил миний үс бүр ингээд амар хурдан ургаад байгаа юм шиг санагдаад байгаа. Надад энд ирснээс хойш нэг л тийм хурдан ургацсан юм шиг, нэг л амар урт үстэй юм шиг санагдаад. Тэгээ би эртээ дугнаас жоохон доороос нь ахуулсан. Тэгсэн чинь бас нэг л тэгж авагдаагүй, сайн авагдаагүй л юм. Энд нөгөө нэг юу яаж байгаа байхгүй юу? Ойрын хэдэн жил болоогүй тийм нөгөө урт амралт нь болоод тэгээд бараг л нэг 6 хоног амарчлаа. 7 хоног ч юм уу бараг. Айгу урт амралт болж ин цагаан сарын амралт гэд нэлээд урт амралт болж ин. Тэгээд өнөөдөр болохоор сүүлийн өдөр ингээ маргааш болохоор 5 дахь өдөр хичээлдээ явна. Ойрт хичээлдээ яваагүй бараг ингээ жоохон төсөөрөх гээд байна. Ойрт бол гэртээ гоё амраал. Тэг би өчтөр харин бичлэг хийдэг байж гэж бодсон. Тэг өчтөр би уг нь найзтайгаа нэг хөөрхөн газар руу очиод тэгтээ гадаа бүр амар хүдэн байсан да. Тэгээд тэр газар руу очиод нэг хөөрхөн сууж агаад биш зураг авахулж агаад тэгээд өчтөр бол тэгсгээд өнгөрлөө. Өнөөдөр болохоор миний хүнс ерөнхийдөө дууссан байгаа. Тэгээд би өнөөдөр гарч хүнсээ цуглуулах гэж юм. Даанч бүр яг ингээ гадаа энд ойрын хэдэн өдөр дандаа нэг тийм цастай нилээ хүүт өдрүүд болж өнгөрөөд байна. Тэгээд тийм болохоор гарахаас бас жоохон төвөгшөөгөл энэ одоо яг гарахгүй яах вэ? Гарахаас арга байхгүй. Тэг би өнөөдөр борцтой будаатай хуурга хийж идсэн чи амар гоё юм. Нях гоё санагдчихэйнэ. Гэтэ хичээл явангууд ингэдэг заяа. Хичээл дугаасаа нөгөө нэг хичээл 9-өөс уг нь бол гайгүй л орж байгаа юм л та. Бид нар ч оюутан намайг оюутан байхад гэж үгээд амар юу хөвгшөрсөн юм шиг. Нэг хэдэн жилийн өмнө оюутан байхад гэхгүй. Оюутан байхад чинь 7:40 хичээл ер нь явдаг байсан шүү дээ. Нэг тэгж нөгөө төвөгшөхгүйгээр 7:40-ийнхаа хичээл дуг нь явдаг л байсан. Тэгсэн чинь одоо бүр ингээд нэг цаанаасаа бүр залхуу болчихжээ. Нэг гоё дуртай хүмүүсийнхаа нөгөө бичлэгийг үзэхээр нэг гоё цаанаасаа бүр ингээд бити дуусаасаа бичлэг нь бити дуусаасаа гэж үздэг штеп. Тэгээд нэрээ тэгж бодсон чи үнэхээр л намайг тэгж үзэх дуртай хүмүүс бас ингээд байгаад үнэхээр л бас яг над шиг бити дуусаасаа бичлэг нь бити дуусаасаа гэж үздэг бах таа гэж бодоод энэ удаагийнхаа бичлэгийг бас жоохон урт оруулъя гэж бодсон. Би ч угаасаа нөгөө кат гэж явцдаг байхгүй юу? Кат нэг үг буруу илчгээрээ кат гэж явцдаг байхгүй юу? Тэгэхээр нэг амар тэгж бүгднийг катлахгүйгээр жоохон гайгүй урт бичлэг хийгээд оруулъя гэж бодож байна. Ийш тийшээ гадуур бас нэг айхтар тэгж гараад ахгүй. Тэгэл ер нь л гэртээ. Тэгээ яг найзуудтайгаа хаяа уулзж байгаа ч гэсэн яг гэртээ байх үеүдтэй бол ингээд айгүй утасны хамааралтай болж байна. Тэг өчтөр би энэ аваар гэрлүүгээ нөгөө гарсан чи ёо өчтөр бүр амар хүүтэн байсан. Тэг би яжтлаа өчтөр болтоод явцсан за. Ягаад ч юм энд бүр ингээд нэг хүмүүс хүүтэнд энд солонгос хүмүүс би энд ирээ гайхсан юм заяа солонгос хүмүүс ингээд юу яагаад идэг амар хүүтэн багт чинь таавчтай яваад идэг. Тэгээ бүр ингээ охтууд нь ингээ шилэн төркөөдөө эсвэл бүр ингээ төркөөгүй гээ яваад идэг аахгүй. Тэгээ би бүр гайхаад энэ яг юу вэ? Яг юу болоод байна гэж бодоод тэгээд баг өөрөө сүултээ нөгөө эднэрийнхаа нэг нь болоод эднэртээ тасаад орчиндоо тасаад тэгээд өчтөр амар хүүтэн өдөр байхад хүртэл зүгээр болтойтой гараа явцсан. Гэтэ дотоороо уг нь зузаан цамт өмссөн. Тэгсэн чинь бүр амар хүүтэн. Тэгээ би яаж ч ороолтгүй явцсан зөө. Ороолт бэли юу ч байхгүй тэгээ явцсан ахгүй юу. Тэгсэн чинь бүр ингээд амар хүүтэн. Тэгээ яг үндэ би ямаргүйсэн л та манай нээцгүйгээд байсан. Тэгээ би сэтгэлийн бодоод
Сэтгэлийн бодоод хамт явж өгсөн гинас. Гэтэ би угаасаа нэлийн гэр амттай болохоор гэрээс нэг юу ингээ амар гарах дурггүй. Яг гой газар очих гоё л доо. Гэхдээ л бүр ингээд гэртэл байж ямар санагдаад. Гэртэл гоё санагдаад. Нэг юм үзээд гоё ингээ амраад тий. Нэг тийм гоё хоолоо өөрөө хийж идэл ингээ байж явах нь амар гоё санагддаг. Тэгээ ойрт бүр ингээ миний тарих бүр ингээд намайг юусэн зүгээр байлгахгүй за миний тарих бүр ингээд амар ядаргаатай юм амар их юмыг ингээд зэрэг ингээд бодоод за тэргээ ингэх хэвээр тэргээ тэгэх хэвээр за цаашдаа ингэх хэвээр цаашдаа иймэрхүү юм хийвэл ямар уу иймэрхүү контент хийвэл ямар уу иймэрхүү бичлэг хийвэл ямар уу гэд намайг юусэн зүгээр байлгахгүй за тэг би бүр яа тэ үнэхээр болдог бол энийг ингэж тавьж байгаа одоо болно дугай давраад агаарэ. Гээ хилчмээр санагдаад ойрт бүр намайг амар ингэж юм бодуулаад. За дэлгүүрээ гарцгаая, дэлгүүрээ явъя. Энэ бүр яг шинэ тасгал юм. You get to the end, you're like, no. What are you doing? I'm doing my vlog. Say hi. Maybe my Тэгжээд нэг цөөвэ хийдэй да. Гоё. Нэг юм ажилгүй ажиллаж байхгүй нэ. Бүх ажил хийсэн. Асуу би зөвхөн тийм сонсч байсан. Hello everybody. Yo инээдээ Тэд миний нүрийг ерөнхийдөө харж байгаа. Тэгээд Солонгост амьдрал ямар байна гэсэн тэгээд миний нүрнээс харж болох
Яхаа ер нь нэг имерхүүлээ шүү. Ой, ойрт бүр миний нүур бүр ёо. Одоо болохоор би ойрт ерөөсө бичлэг хийсэнгүй. Жохон бичлэгээ хиймээргүй санагдсан. Тэгээд ойрт бичлэг ерөөсө хийсэнгүй. За тэгээд шин мэдээнүүдтэй. За би удахгүй одоо ингээд юу дараа 7 хоногт би улирлын шалгалтуудаа хичээлийнхаа улирлын шалгалтуудыг өгч өгөөд тэгээд 20-нд Монгол явах гэж байна. Монгол явах гэж байна. Шалгалтуудаа дуусчаад сайхан хэд хоног гайгүй амарч агаад тэгээд Монгол явах нэ. Би уг нь амралтаараа Монгол явъя гэж юусоо бодоагүй байхгүй юу. Тэгээд гинэт амралтаараа за энд юу их вэ гэж бодож аваад би харин нэг тийш аяллаа мэлүү гэж бодож аваад тэгээд Монгол руугаа бас жоохон зоригтой явж байгаа. За. Тэгээ сая бичлэгээ хиймээр чим шиг санагдаад тэгээ мэдгүй энэ яг орох үгүй мэдгүй байна. Гэхдээ хэрвээ орсон байвал та нар лайк дараарай. Миний нүур харин тийм ээ. Миний нүурэнд бүр амар юм тохиолдоод байна. Би бүр үнэхээр бас жоохон гутарч байна. Хартаа. Айгу. Oh my god. Тэг хүмүүст бас манай охтууд бас бодож байвал иймэрхүү үе байдیں۔ Шүү. Ер нь байдیں۔ Би аваас сүүлийн үед нэлээх юу яж байгаа. Амар ингээд толгой дотор бүр дэндүү их юм бодогдоод тэгээд угаасаа өөртөөгөө дахин танилцж гин. Энд ирснээс хойш ер нь өөртөөгөө дахин танилцж байна. Тэгээд сайхан миний нүүрэн дээгүүр сайхан ингээд батгануудын айлчлал ихтэй одоо сар байна. Тэгээ ер нь мөддөө ингээ явахгүй байна. Энэ гурав бол ингээ дарааллаад ерөөсөө ингээ ирчээд явахгүй байгаа. Тэгээд энийг бол би саяхан өөрөө гаргаж ирсэн. Яаж гаргаж ирсэн бэ гэхлээр гараараа массаж хийсэн нүрэндээ. Тэгээд буруу хийгдсэний магадгүй улмаас ингээ гарч ирсэн. Тиймэрхүү. За тэгээд маргааш бол би нөгөөдөр тэгээд 2 өдөр дараалал шалгалттай. Тэгээд маргааш болохоор би ойр тас ингээд бэлтгэлдээ яваагүй, жимдээ яваагүй. Жохон тиймэрхүү байгаад байна. Маргааш жимдээ явна. Одоохондоо амар хүтэн байгаад байгаа болохоор жим рүүгээ алхахаас бүр ингээд жохон төвөгшөөгөөд тэгээд гэртээ жохон хайлт талтхан тасгал хийчээд тэг байгаад байгаа байхгүй. Тийм болохоор би одоо нөгөө маргааш авч явах цүнхээ шууд маргааш би жимдээ явна гэж бодоод шууд жимдээ авч явах цүнхээ бэлдээд гарах гэж гэнээс солиороод цүнхээ бэлдэх гэж юм. Тэгээ бэлтчихэд маргааш ямартай шууд хичээлээ тараад шууд жим рүүгээ явна. Би Монгол руу явах гэж байгаа нь яг нөгөө цагаан сарыг дайгдуулаад явах гэж байгаа. Тэгээ мэдгүй энд ирснээс хойш ер нь нэг тийм Монгол хувцас өмсмөр санагдаад тэгсэн чинь би ерөөсөө Монгол хувцас юу ч авчираагүй. Надад ерөөсөө угаасаа ганцхан дээлээдэг. Яг нэг л дээлээдэг. Тэгээ би тэрийг орхичоод ирсэн. Тэгээ тэрийгээ бүр ингээ авчруулах гэж байснаа. Дээлээ би авчруулах гэж байснаа. Одоо угаасаа явхаар болсон юм чинь гэж бодоод тэгээд орхисон. Нүрээ харахад тэгтээ жоохон эмород байна. Би эмоби. За нэг тэгсэн. Тэгээд ганцаараа амьдрна гэдэг чинь өөртөөгөө дахин танилцгаад юм байна ер нь. Тэгэл дандаа өөртөөгөө цагийг өнгөрөөж байгаа болохоор амар их юм ингээл толгойд бодогдоол. Тэгээд тэр бодлуудтай өөрөө заримдаа ингээ идэгдээд яг тэр бодлуудтай өөрөө ингээд идэгдээд ороогдоод ингээд бүр ингээл үлмэр санагдал үйлэл заа. Тэр яг. За тэгээд юма бэлтчихэд би Монгол явах гэж байгаа гэсэн чинь бүр ингээд догтлоод баярлаад айгу хэцүү байна. Бүр юугүй явчих гад гэрээ санаад тэгсэн чинь бүр ингээд явна гэж уг нь Монгол руу явахгүй гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд тэр үедээ болохоор над зүгээр л лээсэн. За гоё энүүгээр цагийг өнгөрөөе дөө гэж бодож байсан чи за Монгол явъя гэж шийдээ шууд плетэ бичүүлээд
Тэгсэн чинь л бүр ингээл амар цаанаасаа яараал газ ямаар санагдал. Гэтэ тийм Монгол одоо амар муухай утаатай төгжрлэгтэй л юм гэсэн л дээ. Гэтэ хамаагүй тэр мэр хамаагүй зүгээр. За одоо би болохоор маргааш бүрстэй гоё амар хөлөрч дасгалаа юмэр байгаа учраас би энэ дотроо угаасаа очиод нөгөө усан ордог. Тийм болохоор энэ дотор нөгөө жижигхэн юмнуудаа хийгээд аваа явчихдаг байхгүй юу. Тэгээд нүүр ийм байгаа болохоор маргааш малгайгаа өмсөж бэлтгэлээ хийнэ. Энэ дотор байгаа юмнуудыг ер нь аваа явчихад л гайгүй болчих юм шиг байна дөө. Тэгээ манай фитнес ядчихлаа амар хүүтэн заяа. Амар хүүтэн. Тэгээ би өмнө явж исэн Монгол явж исэн жим болохоор би Инкантод явдаг гэсэн байхгүй юу. Тэгээ Инкантогийнх чи айгүй тийм дулаахан амар гоё дулаахан байдгүйсэн чи энд явж байгаа нь бүр нэр үнэхээр бүтэхгүй. Жохон бие халаагаал ингээл нэг жохон ингээл бие халааж байгаа л гоё тасаалаа хийгээл жохон амрангууд л шууд хөрчин. Тэр нь жохон хэцүү. Би гэхдээ 100% өмсөж л агаалаа. Тэр нь жохон хэцүү юм л да. Гэтэ 괜찮아. 이놈도 өмсөд гэт за нэг тиймэрхүү байна. Нэг тиймэрхүү сонио хачин гэвэл нэг тиймэрхүү байна. Би тэгтээ үсэндээ харнаа юу яасан штт. Миний үс ер нь амар тийм ширүү үтгэн үстэй байхгүй юу? Тэгээ би Солонгост ирээд энд байдаг газар дээр очиод энд нэг байдаг яг Монгол Монгол үсчид гэмэрэж л ааштай үсчингүүд үсчид за мэдхгүй хүмүүс байд юм билээ заяа. Тэгээд тэр газар очиод байдаг газар нь очиод юу яасан? Үсэндээ юу илгэсэн баггүй юу? Би уг нь ингээд би бурсаар юм хэлэхийг маш их хүсэж байна. Тэгсэн чинь миний үсийг хараад нилээн гэмтэлтэй байна. Ингээд тэг эхний ээлжинд юу юу илгэсэн дээр юм байна гэд тэгсэн. Ботокс. Үсний ботокс хийжүүл юм зүгээр юм байна гэд. Тэг үсний ботокс ч айгүй гоё юм байна. Одоо ингээд угааж муугасны дараа бүр амар гоё ингээд зөөлөн, тэг намирсан, тэг өнгөн айгүй гоё харагдаж байгаа байхгүй юу? Тэг надад ботокс бол айгүй таалагдсан. Тэг маргааш үлдээ. Жимдээ явлаа. Би таадаг ерөөсөө жим руу дагуулж явуулаагүй ч гэж. Яваагүй. Тэгээд жим маань Янсегийн жим ямар эдийг бас хэдүүлээ харцгаая.
Цаашнаа солонгос дулаач байгаа. Гоё юм. Цагаагаар гоё юм. Вау. Гоё яриг.